Өглөө 7 цагт босох ёстой. Одоо 3 цаг болж байна. Өглөө сэрэгэрээ. Сэрэг. Буцаа унтчих юм аа. Сэрүүлгээ унтраагаад дахиад унтчих юм аа. Чавсаа. Босооч. Ичээч. Арай гэж нэг юм босоод. Өөрийн нэг хараа шал тэнийг ингэж бодчиход. Дэжгүй ч юм уу гэж асуудчиход. Буцаа өмсөд гарахтаа бэлтэж байна. Нэг чухал юмд явах гэхлээр ингээд юм гардаг үе байдаг те нүүрэн дээр. Тэнийг юм ааш. Маргааш гарчиж болоогүй юм ядчих. Цагаан сарын шинийн нэгэнгүй өглөө кофегон уугаад гоёлон өмсөд гэрээсээ гарахын өмнө дуу тавих юм бол нэг иймэрхүү дуу юм болно. Тэгээд энэ процесс нь ерөнхийдөө болохоор 1-2 цагийг алдаг байгаа. Уг нь би өглөө 7:30 гэж ирсэн заяа. Гэрээсээ гарan гартлаа ингээд маягэлж бүжиглж инээ тэрэ босоор би гэрээсээ 11 гэж гарсан заяа. Тэгтээ ингээ бүжиглж байгаад 2-3 цаг өнгөрсний дараа за болидоо нэгэнд оройтчлаа угаасаа гэж гарахаа болж исэн удаа зөндөө байгаа. Яагаад гэвэл би гадуур гарахдаа ерөөсөө таньдаг хүнтэйгээ таарахгүй уулздаг болохоор намайг хүлээх хүн байхгүй. Билүүний эзэж яардаггүй яагаад гэвэл хинт ч хэрэггүй. Зигээ ингэж их хөдөлчөхөд гарна гэхлээр айгу ядаргаатай байдаг байхгүй юу? Явж байгаад амар хурдан хөл өвдөн ядарна өлсөн. Өөртөө хэрэгтэй гэсэн юмдаа бол яг яарна. Гэхдээ энэ удаад бол ерөөсөө яарсан юм байгааг болохоор сайхан бүжиглж авчаад тэгээ гарсан байгаа. Йоо, за болио. Ингээд явж болно. Ингээд бас явж байна. Ингээд бас явж болж байгаа хөө. Гэхдээ уусаа ямар ч ялгаагүй л дээ. Ингээд өмсчих юм чи. За ингээд гарахар болж байгаа юм. Хаашаа гарах гэж байгаа вэ гэхлээ. Солонгосын Суван хотод К-драмагийн зураг авалт хийжсэн газрууд дээр очиж үзмээр санагдаад тэгээд явахаар болсон байгаа. Хамгийн ихэнд хэрэгтэй зүйл бол зурагнууд байсан. 3 сарын 1-ний өдөр болохоор хаасайгүй тугнууд зоосон байсан. Тусгаар согтнолын өдөр. Тэгээд принтерийн газар дээр хурж ирсэн байгаа. Бүх зурагнуудаа хэвлүүлж аваад ламинатор даад ингээд зүсээ зогсож исэн чинь би солгоо байхгүй юу. Тэгээд ямар эвгүй харагдтiin би зүсээд өгөхөөгээд нэг их чүрж ирсэн. Хамгийн ихэнд мэдхгүй хараар гаргачихсан. Тэгтээ яах вэ? Хамгийн ихэнд очиж үзэх кадр хамны зураг авалтын газар бол яг боддоор нь очиод үзсэн чинь яг Haunted House шиг байсан. Дотор нь юу ч байхгүй, хийн ч байхгүй. Тэгсний гаднах талбайд 8 өвсөр хүмүүс ургачихсан. Тэгээд яг нэг тийм сүнстэй байшин шиг тийм газар ирсэн.
би төсөөлөхтэй болохоор айгүй хүн овоорсон, шамбаарсан тийм газар байдаг болов гэж бодсон аахгүй. Тэгсэн чинь ерөөсөө тийм газар биш эс. Энэ болохоор яг гэрийнх нь хажууханд байдаг газар. So I tell you million tiny things so and falling for your door. Нэг камер бариад гарчих юм бол ичгнүүрээ илгэндээ наачдаг гинэ үү? 나 좀 나와봐. 나랑 좀 놀려줘. 응, 같이 놀자. 같이 놀자고. За энд бол ёстой хүмүүс бөөнөрч байна. Яна. Энэ газар ямар кино зураг авалтаа хийсэн бэ? Ойлгомжтой. Энэ бол хүүрэн. 이 зураг даруулах хэлж ирж байна. 이 зураг даруулах хэлж ирж байна. 위디예요? 하고 있어요? 아. 이야, ямар амар ичмэр юм бэ? Наа сая харсан уу? Уусаа зургийг чинь хичээл даруулдаг байхгүй юу? За тэгээд дараагийн зураг авалт хийсэн газар руу явж байгаа байдал нь энэ байна. Дахиад 4 кино үлдсэн байгаа. Тэрийг part 2 дээр оруулъя гэж бодож байна. Ягаад гэхээр editing гэдэг бол тийм бас амар ажил биш байдаг юм байна гэдгийг хийж байх үедээ ухаарлаа. За бай.